За манай нэвтрүүлгийн банк Сэлэнг аймгийн Түшиг сум буюу бидний ярьж занснаар зэлтэрт ирээд байна. Тэгээд өнөөдөр өглөө 9 сарын 18-ны өдөр урьдчилан бид нар шүн дунд орж ирээд тэгээд хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргын одоо дэмжлэгээр зам дунд бас энэ тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнүүд биднийг тосч аваад нэвтрүүлгийн өмнө цаашаа үргэлжлүүлж байна. За мэдээж Болтгогийн тэмдэглэл нэвтрүүлэг бол аян замын тэмдэглэлээ хийн, аяллаа нэвтрүүлгийнхээ онцлогийг гаргана. За тэрнээсээ гадна бас энэ жилийн тариалан ямар шүү байна, тариа хураалтын ажил ямар шүү гэдгийг сурвалжлахаар явж байгаа. За энэ бол Сэлэнг аймгийн Түшиг сум. Өглөө босхой хотод цонхоор харж тусж байгаа гэгээгээр өглөө болоогүй байна гэдсэн битүү юм манан тусцсан байна. За тэр бол энэ энтлэгээ хэсэгтээ ингээд том нэг талаас шахсан уултай. Одоо энэ уул нь харагдахгүй. Ууг нэг эдгээр метр зайд 100-150 метр зайд ууг нь уул нь байгаа. Тэгээд дөнгөж нэг мод цохож нэг уу зүгээр дүрстэд илээ. За эргэн тойрон битүү мантай. Тэгээд сая бид нар юу хийсэн? Энэ юуны сумын цэцэрлэгийн нэг ангид ирж хоноод. Тэгээд хөрх юм аа. Шүн орж ирээд цэцэрлэгийн ангид орсон. Сумынхантай холбогдоод тэгээд эн чинь бас буудлал бас байхгүй болсон юм байна. Тэгээд сумынхнаас бас дэмжлэг хүссэн сумынхан бидний цэцэрлэгийн ангид ирж хоноод одоо тэгээд ийшээ тариалангийнхаа компани руу очиж юу авах гээд явж байгаа. Тэгээд орон нутгийнхантай нэг уулзъя гэж одоо дэш алхаж байна. За сайн байцгаана уу? Сайхан амарч чинь. За. Хараа энэ чи ирж урьдчилан хоноод бид нар Болтгогийн тэмдэглэл нэвтрүүлэг. За таньсныг тэгээд сайхан гаргаач тий. Нэр мөн биш тий. Тий. За аж амьдрал ямар шиг вэ? Сайхан байна. Танаа энэ чи одоо Түшиг сум зэлтэр гэж ярьдаг шүү дээ. Яагаад ийм нэртэй? Мэдхгүй идэрээс. Би ч гадны хүн шүү дээ. Аль нааш л да. Хоёр өсөлч л да. Зүгээр бичлэгэндээ зүгээр хоёр өсөлч Монгол хүн барилдах гэж байгаа шүү дээ. Тэнд очиод мань ч бас гар мар яатсан барилдахгүй. За танаа нэг сумаар сонин сайхан юу вэ? Манай ихтэй үед юм биш үү те? Мундаг. Намар болохоор ингээд намар шүү. Намар болгоно ингэв, байнгал ингэв. Ингээд шүү дээ. Анаш. Одоо манай хэдий дарилтыг. Одоо ингээд 10 11 гээд дарилна шүү дээ. Аяс өглөө болгоно ингээд 10. Тэгнь. Бас нэг. Тариалан эхэлсэн. Эхэлсэн. Наагч юм бол бас тариалангийн нэлээд өвчтэй сумууд нэг шүү. Тэгвэл яах вэ? Сэлэнг аймагтаа бас дээгүүр орно шүү дээ. Та энд юу хийж ирэх чинь ямар ажилтай? Энэ эмнэлэг түргний жилж идэг. Түргний жил. Зам бол бас янз юм болж. Одоо энэ хэсэг тариа удааны үеэр ингээд хусаад гайг болчт юм аа. Тэгээ зам хүнд ч тийм манайх чи. Тийм үү. Сая өчтөрөөр ирэхэд янз юм байгаа зү. Засмал замаар яваад байнаг өмөр л ирлээ шүү дээ. Жиптэй усууд мэддэхгүй л дээ. Ямар өвөстэй мэддэг. 60-т өнд бол мэддэгдэн шүү дээ. Энэ сумын амьдрал сайхан байна уу? Сайхан. Сум сайхан. Сайхан байна. Энэ сайхан. Хот газар ингэж бөөгнөржсэн зүгээр хөдөө ингэж байжсэн гоё юм шүү. Залуучууд. Тийм ээ. Тийм байна. Тий. Ажил амьдрал хөдөө буцалж шүү дээ. Энэ хоёр бол өстө тариалангийн ажил ид усалж байгаа шиг байна. Ид газар тариалан одоо хадлаа өвсний ажилч усууч жинхэнэ бүх ажлаа хийж шүү дээ. Сум бол одоо тариалан руу гарцсан баг эзгүй байх шиг байна уу? Тариалан хадлан тэгээд энэ жил байгалийн баялаг гэдэг самар жимс саваргасан. Бас тэгээд хүмүүс самарт их гарч ийн тэгэл явж штэ. Танаа сумд би урд нь бол
Ихэд одоо жандаа шүн мөний цагаар л ирдээсэн. Тэгээ манайх чи бас Сэлэнг аймагтаа бас л Монголын нөгөө дэлхийн Швейцар гэдэг шиг бас Швейцаруудын нэгэнд орж ирсэн. Тийм ээ. Сэлэнгдээ. Тий. Шүн голцвол нэг тойрох маягтай Ургадгүй мод ургамал жимс гэж байхгүй шүү дээ. Энэ авийн уулууч одоо эргэн тойрох нь ямар нэртэй? Энэ уршгаа Атрын даваа гэдэг байна. Одоо ур зүгч энэ л байгаа юм уу? Ур зүг энэ шүү дээ. Оо би тэгвэл энэ чи би одоо хойд зүг гэж бодоод. Би ч одоо Нар одоо ингэ манд шүү дээ. ертөнцийн зүг гэж бодоод ирсэн. Гүү. Яг ур зүг энэ. Одоо бид ч хоошоо явах гэдэг юм аа. Дарханд очихтол зүг өөрчлөгдөн шүү дээ. Дарханд очоод ингээд зогсоол нар манд шүү дээ инженээс чи. Тэг. Би болгоор бас зам өвд очихоор миний нар уур яалчгүй урдаасаа мандаад байна тий. Манайх бол одоо яг ингээд зүг урдаасаа нар мандна. Аа. Тий. Зэлтэр гэдэг чинь болохоор голынхоо нэрээр зэлтэр гэдэг. Зэлтрийн сангийн аж ахуй гэж байсан хууч өвөр тарианы. Аа. Түшиг гэдэг чинь болохоор яг зүгээр яг үндсэн яг нэршил нь баггүй. Сэлэнг аймгийн түшиг сум зэлтрийн сангийн аж ахуй гэж явж байсан. Зэлтрийн гацаа чи ямар домог түүхтэй лээ. Яагаад нөгөө актер партизануудын нөгөө дайны Сүхбаатарын байлдааны үе чинь нөгөө дээрээс нь хажуугаас нь хад урдаас нь гол дээрээс нь бөмбөг гэдэг үстэй. Нөгөө энэчнээс ус ингээд энэчнээс зэлтэр гол нь шахацсан. Цаанаас хушуур хадтай юм авирж болохгүй цавч юм хад шахацсан. Тэгээ тэн дээр ороод нөрөөсө цовж явдаг учраас тэнд ядуулсан нөгөө гамингууд. Тийм л түүхтэй гацаанд оруулсан. Зэлтрийн гацаа их жах чинь гэдэг Сүхбаатарын дээр гардаг үстэй. За хадлаа ирнэ. За манайхын Волткогийн тэмдэглэл нэвтрүүлэг явж байна. Тэгээд манайхантай бас танилцъя. Хатлагийн ажил ямар шиг явж байна. Үзье. За ямар үүрэгтэй явж байна. Хоньо. Баал руу. Юу хийх юм бэ? Баал. Баал. Аха. Тагнал. Гармуурдад үүсгэн төгсгөр. Одоо араас боогооч. 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 Аха. Тэгээд нөгөөний дараагт чи хадаа явж байгаа тий. Үтчингээ ингэж. Тэгээд шаруудаас гайгүй үзсэн. Гайгүй шүү дээ. Хат харин үзсэн. Гайгүй шүү дээ. Энэ одоо ямар ил дараагт вэ? Балти өрөө. Тий яасан. Ямар ч үсэн уулын нэг ангиас нөгөө ангилүүн машинаа тойрч ирээд хадлаа авч байгаа тракторчдаараа ирлээ. Тэгээд бас дотроо суугаад сони ажиллаж байна. Тэгээ хоёрдугаар энэ чи зүгээр яваад байгаа юм шиг харагддаг ирээд дотроо айгүй хариуцлагатай ажил байдаг юм байна. Яг энийг онж явна тий. Энийг оноо дагаад явна. Яг энэ тарганы дош таарахаар ингээд аваагнаад орилоод байна. Нөө чулуу шороо цуг орж ирсэн үү? Адтай энэ шороо чалгаа оруулдаг юм уу? Аагүй. Чи бас байнга эргэж харж байгаа. Цаашаа гэлжиг болох юм шиг байна. Яг норуулж хилдэг дөө устаар гайгүй. Зүгээр тий. Чи бас хариуцлагатай ажил байдаг. Орж байгаа харж явдаг болохоор чи нэг их орж гинөө баг орж гинөө гэж орж хад дандаа байнга харж явдаг.
Тэгээ баян ингэж харна гэсэн. Өглөөнөөс орой удаа шиж гэнэ үү? За тэгээд өглөө бас нэг чигтэй үед бол нэг чиг арилсны дараа гарна. Тэгээд чиг бол өглөө эрт гарна да. Тэгээд өглөө чигээр явж өдөр нэг хоолн доорж нэг цаг амарна. Характер энэ хэд идчих вэ? Энэ характер хэд идэх вэ? Энэ нэг өдөр чигээр явахад нэг 40 литр чинь да 40 литрээс ярих гэж. 40 литр тий. Одоо хэд хоног ажиллаж байна? За одоо бараг 13-4 онч жоо юм болоо. Тэ. Нөгөө нэг талбай хадсан юм шиг тий. Манай наад энэ хоошоо зөндөө байгаа. Нөгөө дээгүүр тогтсод байгаа хоёр одоо гол руу чиглэж. Тонгоцоод байгаа чинь өвсөж. Энийг юм наад энэ бөмбөр доор нэг юу байгаа. Өвсөө хоош цогчигдөг. Хоорш ингээд үнэтэй төмөр байгаа. Тэр нь өвсөө хоош цогч нектрош жоон зүгээр. Тэгээд хэмжээгээр гарна. 90 бол 90, 80 бол 80, 100 бол 100-аар. Одоо хэдээр гарч байгаа? Одоо энэ яг 90 см-тай боож байна. Норм уу? Тэ яг норм. Тэгээ энэ чи ерөөсө байнга харж л явахгүй бол энэ чи бас ерөөсө сэхээ сэтээгүй хараад ажиглаад анхаарал тэгэл газрынхаа юм овон товон хотгор гүдгэрээ бүгдэр ингийн кавинтроосо тааруулж явд юм байна. Бас их сони ажил байд юм байна. Тэгээд сонноосоо илүү хариуцлагатай ажил байд юм байна. Тэгжээж энийгээ бас хаддаг авдаг. Ой чараа. Очоод үлчив. Энэ ямар өрхтэй? Хамаагүй. Энийг ингээд болоо. Одоо өргөө явах юм уу? Чирээ явах юм уу? За. Тэгээд хэр зэрэг удажж яах юм? За. Ой чавэр. Ваарайгүй байна. За. Ямар ч ингээд цуглуулаад явж байгаа. Хөөш нэлээд доош нь дарах юм биш үү? Хоггот. Хатцаа өсөө. Энэ ч ерөөсөө ингээд энэ тармуурнаас шат. Энэ чи юу юм бэ штэ? Мөр болгон дээр аваач тавьчих юм уу? За одоо жоохон сурах маяг орж байна. Энэ баалцсан гэж яриад байгаа энэ мөр болгон дээр л явах юм байна та. Зүг үү? Одоо энэ жоохон сурмаар. Өдөржингээ ингээд турж мурчих юм шиг баг фитнес маяг юм болох нь шүү дээ. Байнгын ийм хөдөлгөөнд удаж тэ. За дахиад. Ваа. Яваас сууг нь шок. Энэ дор нас хөлөө яасан сая яг өрөх үед энэ буцчих хөл авчиж тийм ээ. Ой зовоотой ажиллана. Ой. Аха боя. Боя аха. Ичин өрөх үед энэ нь бууж ирд юм лээ. Сая би энэ доор нь хөлөө хийцээ. Ингээд дууссан чи хөл ийш гаалга болж игээд. Энийг жигээд хойд босдог байхгүй. Ажиллах үстэй. Ингээд жигээ явчихвол. За. Бас гар ядруул хөлөөрөө гисэг явах нь шүү дээ. Тэгээ чинь хойдтой их гоё юм байна. Ингээд зугаатай байнга ингээд хөдөлдөг. Юу нь бол энэ намрын ажилд ирээд үн төлбөргүйгээр энэ ч фитнестэй гэвэл танахраа өрөөдрүүл бас. Зөв фитнес болсон юм шүү. За баярлалаа. Гоё ажтай. Ингээд чирээд явж ирд юм.
Хатламжтай. За өөдөөс нь яваад. Энэ хадлагын отог нас ямар шүү вэ? Жигзээ. Хадлагч бас. Хадлагын отог чинь бас сонирхтой. За хадлаа ярив нөө. За хаанхаа хадлагч тарсан. Нэр алдар хэмэлээ. Отгонбаатар. За хаанаас гарсан? Бараа орогийнхаа. Бараа орог. Энэ нэр нь юу гэдэг үндий байна? Яг юу гэдэг вэ? Нарийн үндэ. Нарийн үндий. Үүсэх сайхан нарийнтэй юм байна тий. Гайгүй. Энэ жил хадлаа энэ гарц ирвэ. Энэ жил нодлонгийн хувьд бол гайгүй л шүү дээ. Гайгүй байна уу? Бороо улсын орсон тий. Тэсээ орсон. Нодлон их муу байсан юм уу гантаа жил болоод. Одоо л гайгүй. Тий одоо гайгүй. Энэ хүндгээс трактороор явчих юу? Энийг ногоон трактороор Энэ хадалтаар л аваа ийсэн үү? Тий. За. Хадуур нь яг дуусахын алд тэр хадуур нь босгоо хийчихлээ. Энэ урдлыг нь танаа хөш үү тий? Биш. Энэ манай бараа орогийнхаас байгаад өөр болсоод. Бараа орог. Түгэн ингээл ингэсэн юм бол манайх ингээл. За эндээс энэ багцаагаар хэр их хадлаа ах уу? Энэ одоо зураг авч байгаа тал багаас. энэ одоо нэг 30 бортор гарчих болоо л гэж боддог шүү дээ. 30 бортор. Энэ бортор хадлын ямар үнэтэй байх вэ? Нэг 150 л гэдэг юм да. 100-аас 150. 150. Хадлагын газар дээр байшин барилга барих хэрэгтэй юу? Ирэх байхгүй. Тийм байхгүй. Тэгээ худаг угахт л одоо тэрий чинь зөвчөөрөхгүй тэгээ булаачих байгаа юм чи. За. Манайх нэг дандаа бод бий. Өхөр адуу. Нийлэн нэг 100 гаруй юм байгаа. 100 гаруй мал болов. Тийм. Энэ шиг өөрөө хадлаад авчих гэж бас их мөнгө юм. Тэгвэл Худалдаж явбал хөвглүүлнэ шүү дээ. тэгэн шүү дээ. Худалдаж авал бас өшөөл мөнгө гарна. Чи бас л хөөх. Чи бас 20 хил бай шүү. Жинтэй юм биш үү? Энэ чи ингээд өргөөл толгоон дээрээ давуулаад гэл тавьдаг гэсэн тий. Бас чинь тийм чиг. Ингээ хатчих. Сайхан чи. Уг нь бол сайхан хатчих юм байна. Хатсан байна уу чи? Сайхан хадлаа. Энд чи бас нэг ам чийг нь бас гаргадаг лөө. Тэ. Энэ юу ямар үнэтэй вэ? Энэ ирнэ. Энэ хадагч чи өөр энэ ямар үнэтэй вэ? Энэ зөвхөн энэ одоо хөрөө биш үү? Дотор талын шүдтэй. Энэ нь одоо нэг дархнаас авахтал нэг 35-аас 40 орно. Нэг ширхэг гин. Тэгээ зүгээр ингээд комороо ингээд. Комороо юу? Тэгээ уртаараа. Хэд хөрөө? 28 шүдтэй гэдэг юм лээ. Тэгээ энэ чинь 4-ийг хасаал 24 шүдтэй ингээд. Биш 24 шүд нь бүгдөө нийлээд 30 байгаа юм уу? Тэгээ ингээд нөгөө 28 байхгүй юу? 28 шүд нь. Тий. Нийлээд 30 юм уу? Тий. Тэр нэг хадлан дээр хэдийг хэрэг юм? Нэг хадланд одоо энэ чинь ингээд 2-ыг л юу яддаг шүү дээ. Одоо манайх ч одоо 2 дахь сэлж чинь одоо тэгээд суулчихлаа. Тэгээ саяхан сольсон цааш шинийг. Сая хугарсан аагуур уурч юу? Хугарсан энэ доороо мишкин дээр уурсан юм шүү. Тий, энэ доош хөлөг ордог гол нь. Хөлөг ордог гол нь. Өгсөж өгдөг гол тий. Гол энэ хөлөг ажилласан. За. Нэг нь унаад яв. Нэг нь чирээс ойно суух юм уу? Тэг нэг нь хойноос суугаад өргөөд. Тий, нэг хадсныг баалдал юм шүү дээ ба. Энэ хөдөө аж ахуйн яамны одоо Хатрын 3 дугаар аяны хүрээнд л тавьж гисэн адуудалтай энэ ногоон чинь тий. Тий, одоо 3 жил болж байна, 4 жил болж байна тий. Манай одоо энэ чи аваад 3 жил болж шүү дээ. Энд чи бас их гайгүй 1 2 3 араа мараатай гэж гайгүй тий. Энэ өмнөх фадууд чи хөөхөн хоёр зурагтай, нэг нь туулааны зурагтай, нэг нь яс мэлхийн зурагтай. Яс мэлхийн дээр нь тавихаар жоохон хүндрүүлэгчин залгагддаг. Туулаан дээр нь тавихаар давхдаг энэ төр. Ани чи хөөх юм байдаг гэсэн. Энэ бол амжилтанд муу хэрэг болж байгааз. Хэдээр авсан энийг? Энийг 5 сая. Ямнаас уу? Тий. За. 5 саяар авчихвал тэгээд одоо 4 жил хэлээ. Урьдчилгаа 2 сая 500 юм авчихсан. 2 сая 500 юм тэгэл. Зээлээ. Тий. Жохон өгч байгаа. Өгсөн төлцсөн. Энэ тракторыг мөнгө хэвүү юу? Хийцээ энэ бүр 100%. Гавьяага байгуулсан. Тий, гавьяага байгуулсан. За.
За нэг яахаа явах гэдэг наа муудах гэдэг. гайгүй. Ихтэй сайн ингэ нөө. Энэ Тий. Арахгүй хөтмөж гэж хэлсэн мундаг юм тий. боолт хоорондоо эвлүүлж хийсэд. Уг би унаад сахаа нэг хадлан мадлан энэ төр эхэлж байгахан хураад юм уу гэж бодсон чинь боолт эвлүүлж хийж асуудаг гинэ. Ер нь тэгээ манай хөдөөгөрөө юм бол сайхан монголчлогдоод эзэн байхгүй бол өөр хүн хүрхий аргагүй болсон. Тиймэрхүү. Хөшөөл байхгүй шүү дээ. Тий. Тэгээ чи асуултаа. Нэг ярьдаг юм уу тармал дээр суун бухалын нэг өөр юм. За хадлан нэг иймэрхүү байдалтай Монгол орон даяар би жил болгон гайхтыг малчтыг одоо зодонд нэрвдлээ, өөх малгүй боллоо, үүсгүй боллоо, цас гектарлаа гэж 1000 мал маань өөх гэж байна гэж ярихаар 1000 малныхаа нэг 200-ын зараад 200-аар нэг хадлан бэлдсэн бол 800-ыг аваад үлдэх юм да, 1000-ыг нь өхүүлгүй гэж дандаа боддог байсан. Харин хаа очиж сүүлийн хэдэн жил ерөнхийдөө хөдөөгөр энэ төргөөр явхад хадлан бэлдэх байдал эрс сайжирж байгаа. Монголчууд маань бас нэг хэсэг залхуурж үзснэ. Одоо ер нь зүтгэхгүй бол амьдрахгүй нэгэд их сайхан зүтгэдэг болсон байна. Амьдарч байгаа зүтгэж байгаа хэсэг нь бол их ч одоо сайхан амжилтанд хүрч Монгол улсын мал хэдийнэ 60 саяар давчихсан явж байгаа тий. Цаг агаар ч сүүлийн хэдэн жилс гайгүй байлаа да. Тэгээд ямар ч үсэн улаан одоо Монгол орон дээр намрын бэлтгэл ажил одоо өвлийн бэлтгэл ажил уу намрын ажилдаа орцгоцсон л эд фижгэнж байна да. За энэ ах маань ч гэсэн ажил чинь төр зүр саад болчлоо уучлаарай. Тий, ард түмэндээ бас мэдээлэл сайхан хүргийгээд. Тэгээд явж ин да. Тэгээд сайхан байна. Ажил үнэртэж байгаа газраас ч одоо тэгэл амьдрал үнэртдэг. Амьдрал үнэртээд ихээр амьдрал сайхан болдог. Тэ. Та бол майхандаа бол та хэд ч ус таасаг аа. Юу нэ нарны цагаан аваад ирцэн. Аккумулятороос энэглэж чинь. Оройдоо осог жоохон гэрэл тогтоо. Талхаа авчиад тавьчихсан. Махтага хас тогтоо. Энэ шөндөө даарж гинөө. Одоогондоо гайгүйсэн. Нэг нь одоогоо удах юм болоо. Та нэг хоёулгнод үзэж гинөө. Энэ дөрүүлээ байгаа 4 5. 4 5 айлын үсв. Нэг айлах нэг. Нэг айлын үс бэлтгэх гээл 4 5. Эцэг бас хүч олонтой хийж бас харахгүй болоо 2 3 бол дийлэхгүй бас. Энэ төлөө малдаа өгөөд цааш нь арилж марилжих юм үлдэхүү. энэ ч бол гарахгүй. Энэ төлөө нэг арилждаг нэг байдаг юм аа. Нэг хүн амьтантай нийлж байгаа нэг бод гэрээстэй хүнтэй нийлж байгаа хадаж мадаад хийчихдэг юм. Жаахан мөнгө гэдэг. Тэгээ бодлоор нэг тэжээл удааныхаа мөнгө гаргаж явал. Тэгж тэгээд өвлийг хангах юм шүү дээ. Малчин хүний амьдрал нэг харахад маллал ирэхээр наалж идэх байгаа юм шиг харагдана. Нөгөө талд амар их хөдөлмөр тий. Мундаг хөдөлмөр яваад байдаг. Тэгээ бид нар бол зүгээр хямдхан өнөр махын худалдаж авч идчихэл тэгэл баярлаа сууж яхал болохоос шууг ард нь ингэж та нүүрээ харалтал, хөлсөө уурстал, эрүүл мэнд, нас хүүсээ алдтал махи зүтгэж ийн гэдгийг л ойлгохгүй л та тий. Тий шүү дээ. Ер нь ярианы өнгөрөөс та энэ адуу өхөр голдуулгүй юм аа. Тий тиймэрхүү л байдаг. Нэг сайлын нэг эд өхөр тань фермер хэмжлээс та нэг фермер байдаг юм уу гээл шинэ газар атсан тэн дээр фермер гал 2 жил өдөө гараад үлжиж байгаа. Тэгээ одоо суурин болох гал тэгэл. Тэгээ төвд болно гэсэн. Гараарагийн төвд. Тий. Мал жоо олон болоод ирсэн чинь тэгээ төвд хэцүү юм уу бас. Одоо газар гараадаггүй. За хадлаг иймэрхүү сайхан явж чинь болдгыг нэмэлт нэвтрүүлэг үргэлж чинь тааг нэвтрүүлгээр үргэлжлүүл үзээрэй. Бас амьдралдаа янз янзыг хийд юм байна. За энэ удаад бол комбайн жолоодод тарай хурааж байна. Ямар ч юм нэг мөр сайхан үүсэл сайхан яваад бас эсэг сайхан тарай хураачвал бас дараа нь хожим мод дурсаж ярихад бас дурсаж бодоход ер нь хүнд ярихаас илүү сэтгэл дотроо бас ямар нэг юм дурсаж бодох нь бас их сайхан байдаг. Миний хувьд бол тэгээ эргүүлж хожим мод бодоход бас их сайхан ажил болж байна. Тэгээд эргээдээ бас тийм айхтар амарчиг ажил биш. Энэ өрүүлнээс хөөрхөн
мэдрэмжтэй юм байна. Тэгээ яг ингээд доошоо хараад хянаад явах юм шүү дээ. Тий. Нэг сайн голлуулаад. 이 더워서 셔라 뭐라. 백두지가 하지. 들어가서 얼굴 내가 하지. 힘들 어디서 뭐 내가 하지가 않잖아. 내가 차를 가는 때 셔라 와서 오다가 어디고 있어. 내가 다 사람들다 싶은가. 네, 백두지 가. 어떤 친구 яг ингээд нэг жигтиймаа хийгээд яваад гараас хэцүү гайгүй. Айгүй тэгээд эхэлж байгаа юм дуусах юм чинь. Тэгээд дуусахын төлөө явж байгаа шээ. Тэгээд одоо хийж байгаа ажил бас байнгын анхаар шаардчих юм тий. Тэг ин аюул осод ихтэй. Анхаа цагнахад юм бол энэ олон эргэлдэж байгаа юм чинь аюултай шээ. Бид бас н овоорсон шороо байх нь уу, чулуу мод байх нь уу. За тэгээд энэ овгор шороо энэ төрөөс авах бол ерөөсөө байнгын хараад энэ зам өрөө энэ төр хараад газрын байдлуудад бас өрүүд бас байнгын ажиллах хэрэгтэй болт юм байна. Тэ? Байнгын ингэж явж байдаг. Тийм болохоор бас байнгын анхаарал шаарддаг юм байна. Бас их сонирхолтой ажил байна. Тэгээд бас их идэвхтэй байдал шаарддаг юм байна. Ер нь яг ингэ явж байхдаа гол дээр загас барьж байгаатай ажиллах. Яг л энийг хараад өөр юм бодохгүй. Яг эндээ нам анхаарлаа төвлөрүүлээ явахгүй бол бас компани өнөг чи тийм амархан ч ажил биш юм байна. Тацаа галтан хомбоо тайвин гэж. Дододго. Додба. Додба. Яг Өөртөө дуудана л та. өөртөө нэг ганц дуудаад байгаа шиг. Өө яа. Эцэг наа хөрсөн үедээ дуудаг байна. За ажилсаг ажлын хөдөлмөр үнэртсэн ийм сайхан залуучууд Монгол улсын маань хөгжил цэцгэлтийн төлөө өөрсдөө хувь нэмрийг оруулж одоо талбай дээр ажиллаад явж байгаад бас сайхан байна. Би бас танай компанийн бас ажилчин бас өндөр амжилт хүсэх гээд байна л да. Юу гэхээр ийм сайхан залуучуудыг аваад ажиллуулчихсан тий. Бид нар ингээд нөгөө Улаанбаатар хотын нөгөө барилгын зарим ажилчин шиг араасаа туушин дуулах, мануулах, загнуулах, зодуулах юм байхгүй тий. Зүгээр л өөрөө дуугаа исэн шиг. Сая ямар дуу хэлж байсан? Мэдээж хэрэг аялж таарна шүү дээ тий. Манай энэ амын гол нь бонгор хичмээ ингээд яхаа мэ нүүр халтар байна гэдэг. Энэ шороо талбай дээр ажиллаж байгаа нүүр халтар байхгүй. Компани явж байгаа биш болох гэдэг шүү дээ. Тий. Цэвэрхэн байж харин бүр фаналт гэж. Компаниас буусан нэг завцгаа даа. Хоол доромжоо цог шиг зогсоох юм уу? Тий. Яг л машин шиг аа. Яг л машин шиг. Явханг бол машин шиг. Ажлуулах юмнууд нь одоо ерөөсөө ерөнхийн нэг гар хаацтай. Ерөөсөө машин шиг нөгөө хаадмаас хаасна гэж байна. Одоо Баансаг шиг дээ. Баансаг шиг. Яг тэрийг авна. Үзээ. Таста амар тоос бүжгэнд юм байна. Тоос шороо гэхээс илүүтэй юу? Будааны тарианы нөгөө бүжгэнсэн үртэс. Өөстө лонжгор бүжгэнд бас тийм ажлын нөхцөл нь бол тийм амархан нөхцөл бол биш шүү. Тэс амруу нөгөө улаан буудааны энэ ишин бүжгнаад тэгэл монтглаад араас зүгээр тоос нь бүжгнаал урдаас тоос нь бүжгнаал донлон зүгээр амар юм дотор явд юм байна. За ямар ч нэг мөр комбайн жолоод ч үзлээ. Бас их сайхан ажил хийд юм байна. Анхааралтай л явахгүй бол ерөөс анхаарал бол 1 секундуудын сарних боломжгүй юм байна. Мод чулуу орох, шорооны овгоор энэ төр дээр бүгдэн дээр нөгөөдгөө өргөж буулгаж тааруулж явдаг. Тэгээд энэ залуу ингээд сая хураажихын ажиллахад ерөөсө бүр нэг ширхэг нэг 2 3 шиг ийм иштэй будаа ингээд газар байжсэн ч гэсэн тэрний араас улаарж очиж авд юм байна. За энэ чинь бол би бол ч тэнд ганц атга тариа үлчлээ. За том
Оорсон байгуур бол эргийг хэмжгүй. Наадах чи аавна гэдэг хэрэг эн чинь бас мундаг ажил байт юм байна. Тэгээ ингэж байгаа бол будаа нэг гэхгүйгээр нэг шиг будааг нэг шиг гэхгүйгээр байж ижил энэ улсыг орны ард түмэн чи хоолтой ундтай тариа будаатай байдаг бах та. Тэгээд энэ залуучуудын ажлыг бид нар замын хажуугаар явж өнгөрж явахдаа харж л байдаг. Гэтэл энэ бас мундаг ажил байт юм байна. Ястал нэг будаанаас 40 ширхэг 50 ширхэг үр ургаж байгаа юм чи нөгөө будаагаал авахын төлөө явдаг ажил байт юм байна. За тэгээ энэ John Deere-ийн тракторч бас сайхан трактор байт юм байна. Ястал үлдээхгүй авт юм байна. Ямарс нэг 2 3 иш нэг газарт байж нэг юм атгаш үлдсэн байхад трактор зүтгэл очивол аваад гараад ирд юм. Тэгээ сайхан ажил байна. Тэгээд их баяртай байна. Ер нь одоо ямар ч байсан энэ компани ажил үс эргэн тойронд бол одоо аз жаргал, баяр хөөр, ажил хөдөлмөр зүтгэл бүх юм л ундарч одоо нэг л алтан намар гэдэг шиг инээд баяслаар дүүрэн алтан сайхан шаргал инээд баяслаар аз жаргалаар дүүрэн байгаа юм байна. Баярлалаа.